хамгаалж үлдсэн 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Эрлэхэг баатруудын хөшөөнд өнөөдөр цэцэг өргөлөө. Ард түмнийхээ дунд залуу жанжин хэмээн алдаршсан лавг сүрэнгийн хөшөөнд түүний өр хүүхдүүд мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдийнх нь өр хүүхдүүд хамтдаа цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Хэдийгээр 1945 оны 2 дугаар дайн 5 дугаар сарын 9-ний өдөр дууссан байдаг ч дэлхийн 2 дугаар дайны төгсгөл гэж үздэг 1945 оны 8 дугаар сард зарласан дайнд монголчууд өөрсдийн төдийгүй өмнөд хөршийнхөө инх тайван тусгаар тогтнолыг хамгаалан японочдод дайн зарласан гэж түүхийн утаснаа бичсэн байдаг юм а. Энэ дайн бол монголчууд эх орон газар шоргоо хамгаалаад зогсохгүй өөрсдийн тусгаар тогтнолоо баттгаж үлдсэн дайн юм. Тус дайнд Эрлэхэг зэрэг гарган тулалдаж явсан залуу жанжин лав сүрэнгийн өшөөнд өнөөдөр Батлан хамгаалах яамны албан хаагчид болон түүний өр хүүхдүүд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Делано Франклин Делано Рузвельт, Уинстон Черчилль, Йосеф Сталин 3 тийм ээ. Яалтад уулзаад манай Монгол улсын тусгаар тогтныг зөвшөөрсөн. Тэгээд дайнд орсон. Энэ хамгийн гол шүү дээ. Өнөөдөр юу гэхээр энэ хөшөөний 15 жилийн хооронд болно. Яг одоо Япон боожгоод гар үсгэж орсон өдөр биш үү? 2-нд 9 сарын 2-нд яг 15 жилийн өмнө 9 сарын 2-нд энэ хөшөөг нээсэн. Тэрийг би хэлж болохоор байна. Аавынхаа нэрийн өмнөөс юм бидний цөмөрхийн нэрийн өмнөөс Ахмад дайчдад цөмөрөнд нь чин сэтгэлийн баяр хүргье. Энэ ялалтын 70 жилийн ойн баяр. Надад энэ аавын хөшөө бас аавын хөшөөний юу түүхэн дурсгалтай өнөөдөр яг өнөөдөр биш 9 сарын 2-нд ч яг ялтын баяр бол төгсгөл нь дайны төгсгөл 9 сарын 2-нд яг энэ хөшөөний нээлт болсон 15 жилийн өмнө 2000 онд бас яг энэ дайны төгсгөлийн ойгоор Хятадыг өвөр Монголыг эзэлсэн түрэмгийн Японы эсрэг 1945 оны 8 дугаар сарын 9-нд зөвлөлт холбоотой улс дайн зарласан бол маргааш нь буюу 8 дугаар сарын 10-нд бүгд найрамдах Монгол ард улс Японтой дайн зарлажээ. Энэ дайны үр дүнд монголчууд тусгаар тогтнолоо баттгсан юм. Өөрөөр хэлбэл 1945 онд дэлхийн 2 дугаар дайны төгсгөлд зөвлөлт холбоотой улс холбоотнуудынхаа шахалтаар Японд дайн зарлах болоход бүгд найрамдах Монгол ард улс түүнтэй байгуулсан гэрээний дагуу мөн Японд дайн зарласан байдаг юм. Түүхэнд чөлөөлөх гэдэг тодтголтой орсон мөн Хятадын хойд хэсгийг чөлөөлөх байлдааны үйл ажиллагаанд Монгол Ардын Өвсгөлт цэргийн ангийн нэгтгэлүүдийг залуу жанжин лав сүрэн удирдах оролцож байсан юм а. ТВ-с-д Ариун Туяа Ариун бол мэдээллээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар 1945 оны чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ог улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг засгийн газарт чиглэл болгосон. Үүний дагуу нийслэлд баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Дайны ялалтын ой зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт, соёлын төвөргөнд болж үе үеийн Ахмад дайчид оролцлоо. За одоогоос 70 жилийн тэртэх өдрүүдэд Монголын ард түмэн Монгол Ардын хувьсгалт цэргийн дайчид дайны дэлхийд азар их гайхамшиг төвчрүүлсэн дэлхийн 2 дугаар дайны голомтыг дарж Азийн улс орнуудыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлж дайны дэлхийд инх тайван байдал тогтоох ариун үйлсийн төлөө зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн тулдаж явжээ. Энэ агуу түүхэн баярыг Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг гарган улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхийг засгийн газарт чиглэл болгосон. За энэ чухаараа өнөөдөр нийслэлд чөлөөлөх дайны баярын арга хэмжээ болж байна. Баярын арга хэмжээ дайны ялалтын ой зориулсан баярын хурал хүндэтгэлийн концертээр үргэлжилж үе үе Ахмад дайчид оролцсон юм а. 45 оны чөлөөлөх дайн бол дэлхийн 2 дугаар дайны төгсгөл болсон юм а. Энэ 1939 оноос 1945 он хүртэл үргэлжилсэн энэ их дайн болсон. Хятадын нутгийг чөлөөлөх энэ дайнд оролцсон. Хятадын цагаан хэрэмний тэнд их том их ялалт болж ингэж юм үлдээсэн юм. Баашны 7 дугаар дивизэд тэнд нэвтгээ явж байсан. Хамт цөмөрөө сайхан амар мэнд тэгээд энэ ялалтыг чөлөөлөөд тэгээд ирсэн. Нэг зогондон хүн тавьдаг нэг зогонд дивиж боодож аваад хамгийн түрүүнд зөвлөлт хийхийг зөвлөлтийн хэрэг аарамдын гүргэж ийм төгсөм. За ер нь бол чөлөөлөх дайнд оролцож тухайн үед өөрийнхөө амнаас
юм зориулж явсан өнөөдөр амьсран байгаа нэлээд олон ахмад ааштай байгаа. Энэ ахмад аашд бол Монгол Улсын засгийн газраас одоо хүндэтгэл үзүүлж тодорхой одоо хугацааны бас одоо арга хэмжээ зохион байгуулсан байгаа. Мөн одоо ахмад ааштай бол манай баталгаа хамгаалахын яамнаас өчигдөрлөхэд одоо 94 настай дөрвөлмөн Монгол Улсын баталгаа хамгаалахын сайд одоо айлчилж хүндэтгэл үзүүлж 70 жилийн одоо дусгалын медалаар одоо шагнаж урамшуулсан байгаа. Япон зөвлөлт холбоот улстай байгуулсан төвийг сахих гэрээг дайны жилүүдэд байнга зөрчиж байсан учраас зөвлөлт холбоот улсын засгийн газар энэхүү гэрээг цаашид хэвээр байлгах шаардлагагүй гэж үзээд түүнийг 1945 оны 4-р сард цуцлж байжээ. За энэхүү зөвлөлт холбоот улс Японы эсрэг дайнд орох үүргийг өөртөө авч Монголын цэрэг дайчдтай чөлөөлөх дайны ялалтыг байгуулсан юм а. За тиймээс одоогийн бидний гიშгэж байгаа газар шороо ямар их үн цэнээр олдсныг бид ойлгох хэрэгтэй юм а. Үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр цахим ертөнцийн дэх мэдээллээс онцлон хүргэдэг цахим жиргээ болонгаараа үргэлжлээ хүрч байна. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөр захим жиргээ болонгаа дуулгаж байна. Улсын их хурлын гишүүн Баасанхүү улсын их хурд хуулиа өргөн барихын тулд ардсан намын бүлгийн хурлаар оруулж дэмжсэн тохиолдолд өргөн барих хэрэгтэй болсон тул намын даргад нь хуулийн төслөө өглөө гэсэн нэгэн жиргээг оруулжээ. За тэрээр Twitter хуудсанд энэ асуудлаа ардсан намыг арсан коммунист нам болсон гэдэг нь батлагдлаа гэсэн үгээр тайлбарлаж байсан юм а. Эрдний зэрэг ногоо намын дараа улсын хурлын гишүүн асан энх бат ардсан нам муу гэдэг нь Монгол ардын найм сан гэсэн үг огт биш. Хоёулаа муу гэсэн үг иймд туйлшрах хэрэггүй санаа зовхол зүйл гэсэн байна. Арсан намын фракц хоорондын хагарал нь өөрсдөө муу гэдгийг харуулж байгаа. Харин Монгол ардын нам 7 сарын засаг нөлөөлөлд орсон нь өөрсдөө бас муу гэдгийг харуулчихсан. Тэгвэл улсын их хурлд 6 саяын суудлын онгорхой байгаа асуудал дээр Арсан намын ерхий нэрмжийн даргын үүрэг гүйцэтгэгч Ломбын Эрхэнбаяр дараах жиргэг оруулжээ. Арсан намын дүрмээр Зандаа гүгийн инх болд гүйцэтгэх зөвлөлд 5 хүний нэрийг оруулснаас Цэрэн Чимэг, Мөнхташ, Бацогт нарыг сайд болгохаас зүйтэй гэж шийдлээ гэсэн байна. Энэхүү Арсан нам өөрсдийнхөө эзэмших 3 код дээр нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрсийг тодруулсан байна. За харин энэ асуудлаа дэд сайдад нэр дэвшүүлж байгаа хүмүүс маань тухайн аймгийнхаа Арсан намын дарга нар ямаа хэмээн ерхий нэрмжийн даргын үүрэг гүйцэтгэгч жиргэжээ. Харин улсын их хурлын гишүүн Дэмбэрл өөрийнхөө зурагтай бас өөрийнхөө хэлсэн үгийг иштэл болгон no comment гэсэн сэдвтэйгээр нэгэн зургийг оруулжээ. За авилгал популизм аль нэг зоосны хоёр тал юм. Учир нь татвар төлөгчдийн зоосноос хулгайлдаг. Ялгаа нь гэвэл популизм шоронд л ордоггүй гэсэн байна. Хаул дүргээс нэр дэвшиж улсын их хурл сонгогдож улмаар сайд болж одоо Хөвсгөл аймагт өөрийнхөө сурчлага хийж яваа оюун гэрэл гишүүн Бионолын асуудлаар имижээ бүрдүүлж эхэлжээ. За тэрээр Бионолын нууц нэг жэсүтгэнийг тусданд салгах дизайнтай байх, хоёр суултуртай байх, гурав тэргэлэнгүүд хуурай үртэс элс хийх гэсэн жиргэг оруулсан байна. За мөн үргэлжлүүлээд айлын нийтийн нойлыг ямар өртгөөр био эко болгож болох талаар тоо баримт туршилтын дүнгээ нэгтэн цуглуулж байна. 9-р сарын сүүлээр мэдээлэлнэ хэмээн жиргсэн байна. За тэрээр био жордонгийн талаар нэрээ дөрвөн мэлэгтэй болж байгаа бололтой. За магадгүй нүгээрээ имиж хийж жирэх сонгуульд өрсөлдөж мэдх юм а. Улсын их хурлын гишүүн Асан энх бат дараах жиргэг оруулсан байна. 2011 оноос алтны үн 40%, хөнгөн цагаан 44%, зис 50%, Улаанбуудаа 65%-аар унжээ. Нефт унсаар байна. Үн унал дахин 2-4 жил үргэлжлэх бололтой гэсэн байх юм а. За энэ нь манай улсын эдийн засаг сэхэж өөдлөхөд нэлээд хүндэлтэй байгааг сануулад байгаа бол тоо. Бид ашигт малтбал түүхийдээ экспортлж амьдардаг ард түмэн. За тэгвэл энэ бүхэн унчих юм бол бид иргэд мал аж ахуй орн болох уу? За харин Монгол улсын сайд инх сайхан 5-7 гэрээг хавар үзгэлжсэн бол $500 сая ороод ирчихсэн байв гэсэн жиргэг холбоо саягт нь оруулжээ. За та бүхэн хүү үзэл баримтлалыг унших хүсвэл энэ холбоо саягаар нь орох боломжтой юм а. Хэрвээ өнөхөр $500 сая ороод ирчихсэн байсан бол бид өнөөдөр ийм эдийн засгийн хямралтай нүүр тулах байсан уугүй гэдэг асуудал яригдана. Эсвэл дээгүүр хуваагаад эзэлчихсэн үү гэдэг бас нэг ялц зэмийн асуудал яригдж байж мэдэх юм а. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөр захим жиргээ болон дуулгалаа. Дараагийн мэдээ хүргэе. Дархан улс аймагт 2015-аас 2016 оны хичээлийн жилийн нээлт болохтой зэрэгцэн 2 шин цэцэрлэг үе таалгаа нээж байна. Ингэснээр тус аймагт цэцэрлэгт хамрагдах насны хүүхдүүдийн 80% нь цэцэрлэгт хамрагдаад байна. Дархан улс аймагт цэцэрлэгт хамрагдах насны 7000 гаруй хүүхэд байгаа. За үүнээс 80% нь цэцэрлэгт хамрагдаад байгаа юм. За ганц нийслэлгэлтгүй хөдөө орон нутагтч цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хөндөгддгөө. Тэгвэл энэ хүндрэлийг багжуулах бууруулах зорилгоор энэ жил Дархан улс аймагт 100-аас 150 хүүхдийн хүчин чадалтай 2 цэцэрлэгийг шинээр барьж байгаа юм а. За хичээлийн жил шинээр ашиглалтанд орж байгаа 8-11-р цэцэрлэгийн барилгын ажилтай боловсрол соёлын шинжилгээ ухааны дэд сайдуулга танилцсан багш ажилчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож тулгамдж байгаа асуудлуудыг хэлсэн юм а. 12 дугаар цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай ашиглалтанд ороход бэлэн болжээ. Дархан сумын 15 дугаар багт
Орсон тогтнож байгаа 11-р цэцэрлэг шинэ байгуулагдсан цэцэрлэг ажиллагаа явуулах гэдэг бэлэн болсон байна. Тийм болохоор 4 настай 5 настай хүүхдүүдээ бид нар бол юу яасан байгаа. Дэш сарын ихний хүүхдүүдийгээ бас ахиулаад холимог бүлэг болгоод бэлгэрүүлгээ хүүхдийнхаа тоог нь бол бүрдүүлсэн байна. Нэг цэцэрлэг нь бол нэг тэрбум төгрөг төсөв өртөгтэйгээр энэ бандын толгой юу 11 дугаар цэцэрлэг нь тэрбум 200 сая төгрөгийн өртөгтэйгээр одоо ингээд үндсэндээ ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Одоо гол нь зөөлөн хэдлэл, тавилга, хогшил одоо тэр зүйлүүд нь бол боловсролын яамнаас ирэх ёстой. 8 дугаар цэцэрлэг 150 хүүхдийн хүчин чадалтай стандартын дагуу тусдаа унтлагын өрөөтэй гэдгээрээ онцлог. Харин цэцэрлэг төвийн дулааны шугамаас хол болохоор нам даралтын зөвхаар дулаанаа шийджээ. 8 дугаар цэцэрлэгийн барилгын ажил 90% хангагдсан. Барилгын ажлыг Хатган Болор компани хариуцсан ажиллаж байгаа 9 сарын 1-ээс өмнө хүүхдүүдэд хүлээн авахар ажиллаж байна. 1-р багт маань багийн судалгаагаар 460 хүүхэд 2-оос 6 хүртэлх насны хүүхэд хамруулах ёстой. Тэрнээс бэлтгэл бүлгээ нэг анги, ахлах бүлэг 2, дунд бүлэг 1, бага ангийг 2 бүлэгтэйгээр зохион байгуулж, бүлэг зохион байгуулалтын хаваарлт хийлээ. Дулааны асуудал манайх өөрөө хажуудалтай уурын зөх барилж байгаа. Уурын зохаараа дулааныхаа асуудлыг шийдэх, дулааны хашгамыг одоо холбоотой хийгээд дууссан байгаа. Зүгээр энэ төсөвтэй холбоотой хүндрэл дээр бол манай бас хувийн хөвшил буюу одоо энэ цэцэрлэгийг барьж байгуулж өгж байгаа компани болоод бас их санаачлагтай мөн одоо нийгмийн хариуцлага гэж ярих юм бол тэрийг бас их хүлээж өөрийнхөө зардлаар бас энэ цэцэрлэгийг 9 сарын 1-нд бас ашиглалтанд оруулахаар чармааж ажиллаж байгаа юм байна. Энийг дагаад бас энэ одоо дүүр гэдэг энэ хороондоо бол бас ажлын байр шинээр нэмэгдэж байгаа ийм бас үйл явдал болж байна. Тэгэхээр энэ болгоныг бол бас газар дээр танилцаад шийдвэрлэх асуудлуудыг шийдээд явж байна да. За эдгээр цэцэрлэгүүдийн доторх тоног төхөөрөмж, тогшил, техник хэрэгслийг боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд авч бүрэн тогтчлтыг хийхээр болжээ. Өнөөдөр сургуулийн орчин нөхцөл хэр байгаагаас хамаарат хүүхэд багчуудын сурч хүмүүжих хэрхэн ямар хүн болж төлөвшөх нь хамаардаг. Энчүүднээс Цасангоо цэцэрлэг өөрийн сургуулийн орчин нөхцөлийг ямагт илүү байлгахыг зордгоо. Тэгвэл нийслэлийн Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг байсан Цасангоо цэцэрлэг өөрийн шин салбараа нийслэлийн Баянгол дүүрэгт нээгээд байна. Хуамын төвлөрөлтөй холбоотой нийслэл хотод цэцэрлэг сургуулийн асуудал хөндөгдөх болсон. Тиймээс энэ хэрэгцээгээ дагаад олон шин цэцэрлэгүүд үүд хаалгааны хэрэгцээтэй болоод байгаа юм. Тэгвэл та бүхэн дуулгах та мэдээ байна. Эцэг эхчүүдийн ичнээ танилцуулсан Засангоо цэцэрлэг 4-р хороололд шин салбараа нээгээд байна. Шин салбар нь цэвэр тоглох орчинтай дээр яслын ангитай гэдгээрээ онцлог болж байгаа юм. Түүнчлэн та хүүхдээ багаас нь урлагийн мэдрэмжтэй болохыг хүсвэл Засангоо цэцэрлэг сонгодог бүжгийн ангитай. Ясл болон дөрвөн бүлгийн ангитай анги бүр 15-аас 20 хүүхдийн анги дүргэлт учраас хүүхэд нэг бүрд хурж ажиллах бүрэн боломжтой. Таны хүүхдийг эрүүл аюулгүй цэвэр тоглох орчин хүлээж байгаан дээр зөв төлөвшөлтөй иргэн болоход Засангоо цэцэрлэгийн багш сургууль хүмүүжүүлэгчид онцгойлон анхаарч байна. Засангоо цэцэрлэг үндсэн сургалтаас гадна IQ хөгжүүлэх шатар даамны нэмэлт хичээл орж байна. За шинэхэн байр тоглох орчинтой үлгэрийн Засангоо цэцэрлэгт та бүхнийг урьж байна. Даашрам дуулахад Засангоо цэцэрлэг Сүхбаатар дүүргийн 20-р хороонд сэлбэд үйл ажиллагаа явуулдаг. Өөрийн байртай тиймээс хотод байгаа цэцэрлэгийн багчуудаа амралтын өдрүүдээр хотоос гаргаж цэвэр агаарт амраах боломжийг олгож байгаа юм байна. Засангоо цэцэрлэгийн сэлб салбар нь хотын төвөөс 18 км-д байрладаг цэвэр агаартай бүрэн камержуулсан тоглоомын өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө, урлагийн зал хичээлийн өрөөгээд бүгдийг төгс шийдэж чаджээ. Засангоо цэцэрлэг сэлб салбартаач мөн өдрийн болон 24 цагийн 2-5 насны ангиудаа элсэлт авч байна. Шинэхэн Засангоо цэцэрлэгийн хаяг Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын хаан банктай үйлчилгээний төвийн өргөтгөл. Харилцагчны дугаар 9917 1617, 9917 7140, 9919 17 93. Одоо та бүхэнд өдөр тутмын сонин хэвлэлээс ишлэн хүргэдэг фокус пресс улангаа хүргэж байна. Зууны мэдээ сонин ээлжит бус чуулганы тов гарчээ. Засгийн газрын 6 садыг томилох асуудлыг ойрын өдрүүдэд улсын хурлын ээлжит бус чуулганд зарлаж хэлэлцэх тухай хэвлэлийг мэдээлж байгаа. Харин ээлжит бус чуулганыг хизээ хуралдуулах тов тодорхой болсон гэдгийг эксрүүлж утгэлж байна.
Улсын хурлын дарга засгийн газрын 6 сайдын нэрийг эх сарын 6-ны дотор багтан өргөн барих ёстойг сануулсан албан тоотыг ерөнхий сайдад хүргүүлээд байгаа юм. Тэгвэл ээлжид бус чуулганыг эх сарын 7-нд зарлан хуралдуулахаар тогтжээ. Эхний ээлжинд ээлжид бус чуулганаар засгийн газрын 6 сайдыг томилох бол дараа нь ерөнхийлөгчийн өршөөлийн хувьд тавьсан хоргийг хэлэлцгээр болсон байна. Улс төрийн тойм сонин хөдөлмөрийн үндэсний намын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга Бат Оргил. Улс төрчдийн хийж байгаа үйлдэл үнэхээр жигшмээр байна. Улс төрчдийн хийж байгаа үйлдэл үнэхээр жигшмээр байна. Яах вэ? Улс орноо удирдахад мэдлэг боловсралгүй улмаас алдсан, онсон байж болно. Гэвч өөрсдийн хувийн эрх ашигын төлөө эцэстэй хоорондоо ураг барилцаж гэр бүл болж байна. Эн чинь аимшигтай биз дээ. Хүн харахад тус-тустай нам юм шиг хэрнээ цаагаараа хил хязгааргүй хамтарчихсан, нэгтчихсэн гэрэлчж байна. Тэгэхээр тэмцэл зөвхөн улс төрчидтэй төдийгүй тэдний хунтайж нартай тэмцлэр үргэлжлэх хэрэгтэй болж байгаа юм. Би ашигт мултамлын газрын кадастрын газрын дарга болохтойгоо зэрэгцээд хуулийн дагуу намаасаа түтгэлцэн. Эргэж ороогүй. Үндсэндээ төрийн албанд ажиллах явцад хэн нь хинбэ гэдэг миний өмнө маш тодорхой болсон. Ардчилсан намч Монгол ардын намч болохоо болчихсон юм байна. Дотор нь байгаад засаж залруулна гэдэг боломжгүй болчихжээ гэж ойлгосон. Дотор нь ямар ч сайн хүн байлаа гэсэн засаж чадахгүй хүчин мөхснө гэдгийг ойлгосон. Ийм байхад тэнд цаг үрж байх нь утгагүй санагдсан. Уг нь өөрөө сонголтоо өөрчилдөг, урвж шарвдаг хүн би дургүй. Гэхдээ нэгэнт болохгүй, бүтэхгүй болсныг нь олж хараад намаас гарснаа болов. Харин урвалж шарвалт гэж үзэхгүй. Үнэхээр уур хурж байна. Зэвүүцэл төрөх болсон. Улс төр хийн гэдэг зүгээр нэг шог гараа биш. Улс төрөөр 8 алцаж чуулганыхаа танхимд хөлөөрөө толгоо хийн үү, толгоогоороо хөлөө хийн үү хамаагүй. Харин эх орноороо газар нутгаараа тоглож болохгүй. Бид бүрэн эрэхэд улстай болох гэж зорж байна. Биднээс улсыг минь булаагаад авчихлаа. Улсаа буцааж авна. Ийм зорилгын төлөө амьдрах, өвхөх бол байх л ёстой зүйл. Өдрийн сонин улсын хурлын гишүүн Хаян Хэрваа. Ардчилсан нам ерөнхий сайдаа морь унсан толгойг хүн болгочихлоо. Одоо бол эрх баригчид өөрсдөө энэ төрлийн ажлыг жонхоо болгочиход байгаа юм. Нэг үгээр хэлбэл ардчилсан нам ерөнхий сайдаа морь унсан толгойг хүн болгочихсон. Хаврын чуулганы өмнө ерөнхий сайд би оюу толгой 5 толгойг хөдлөгнө гэд томоохон мэдгэл хийсэн. Гэтэл маргааш нь улсын хурлын чуулганы нээлт дээр улсын хурлын дарга бут цохиод хэрэг тэгвэл огцруулна шүү гэсэн чинь хайчихсан. Тэгснэ би Монгол ардын намын 6 сайдыг өргөн барихгүй. Хэрв 6 сайдыг өргөн барих юм бол би өөрөө дагаад огцорно гэд орилсон. Дараа нь гэтэл яв. Өөрөө 6 сайдаа огцруулах нэрээ өргөн бариад өөрөө ч огцорсон юмгүй үлдсэн. Сая яв. Ээлжид чуулганаар асуудлаа шийднэ гэд хэлчихсэн чинь 9-р сарын 6-ны дотор ээлжид бусаар шийднэ гэчихсэн. Монгол улсын энэ ерөнхий сайд чинь алиа салбтай болж дууслаа. Тэр хүнд хуулийн зөвлөх гэж байна уу? Төрийн ажлыг яаж явуулах ёстой вэ гэдгийг зааж зөвлөж байгаа хүн байна уу гэд үзэхээр хүүхдүүдийн хэлдгээр лөөлөө болж таарлаа. Ингэж засгийн ажил явахгүй. Үүнийг ардчилсан намынхан маань ойлгож л байгаа байх даа гэж бодох юм. Төрийн банкны харилцагч таныг сонсъё аян замын үүдээс нээлттэй хэлээ тус аяныг зарласнаар Төрийн банк харилцагчдынхаа хэлсэн санал дээр тулгуурлан үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна. Төрийн банкны харилцагч таныг сонсон аян замын үдэд зочлоод байна. Тэднийг төм түжигнэж бум бужигнсан замын үд халуун дотн нухт авжээ. Учир нь хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой өмнөд хөршийг зорих бизнес эрхлэгч иргэдийн оргил цаг буюу хамгийн ачаалалтай үе юм. Энэхүү аяны хүрээнд Төрийн банкнаас өмнөд хөршийг зорьсон бизнес эрхлэгч иргэд болон замын үдийн нийт харилцагчдад зориулан харилцагчийн өдөрлөг зохион байгуулж цаг хугацаа зардлыг хэмнэсэн Gas Bank, Mobile POS, Union Pay карт зэрэг банкны бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгын зөвлөгөө өгч явуулын банк ажилуулан тус үйлчилгээнд бүртгүүлсэн харилцагчдаа олон төрлийн хөнгөлөлт урамшуулалт хамруулан гарын бэлгээ өгсөн байна. Өнөөдөр замын үед
сум зохион байгуулж байгаа харилцагчийн өдөрлөг гэсэн юм арга хэмжээ байгаа. Энэ харилцагчийн өдөрлөгөөр бол бид сүүлийн үед гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчдаа хүргэх. За нөгөө талаасаа бол харилцагчдаас саналын сонсох, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн сайжруулах уу, ямар бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр гаргавал харилцагчд маань хэрэгтэй байна уу гэдэг энэ санал онолыг сонсох ийм ажлыг зохион байгуулж байгаа. Бид зөвхөн харилцагчтайгаа тулж уулзсан санал бодол сонсохоос гадна бас алсын зайнаас харилцагчдын саналыг сонсох ажлыг 24 цагийн хорин шилжүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл Төрийн банкны лавлах утас 18.9 бол 24 цагаар ажиллаж байгаа. Түүнээс гадна энэ жил бид бас энэ харилцагч таныг сонссон аяны хүрээнд 19 мэдээллийн одоо төв лавлах 1950-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа. Энэ гэрээний хүрээнд бол энгийн харилцагч маань 1950 руу одоо холбогдоод банкны талаар мэдээлэл авах юм бүрэн боломжтой болсон байгаа. Мөн энэ аяны хүрээнд галт зэрэг хүлээн зогсох харилцагчдаа Төрийн банкны элч хамтлаг Монгол Pop Opera Ювертура, Монгол улсын гавьяа жүжигчин дуучин инхцүүлнаар өөрсдийн уран бүтээлээр бэлэг барьснаас гадна Төрийн банкны замын үе салбарын авьяаслаг харилцагчдын төлөөлөл уран бүтээлээ төлөвлөлөө. Хэрэглэгч таны хязгаарны танил шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр хэрэглэгч үйлчлүүлэгч нартаа энэ амрын ээлжид худалдаагаа зарлаж байна. Анхаарлаа хандуулна. Үйлчлүүлэгч хэрэглэгчдэд үргэлж шинэлэг онцгой бүхнээр бэлэг барьдаг шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр гал голомтой бадрааж байгаа хосууд гал туганы тавилга авахар төлөвлөж байгаа үйлчлүүлэгчдэд Италийн номер 1 Pensare Casa брендийн өөрийн хүссэн загвар болон хэмжээ өнгөний сонголттойгоор бүтээлгэх боломжтой цоошин шийдэл бүхий гал туганы тавилгуудыг санал болгож байна. Тодорхойлбол Michel Expo төвийн дэргэд байрлах шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүрийн гадаад талбайд 9-р сарын 6-ныг дуустал өдөр бүр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн материал, хамгийн тансаг хийц, хамгийн өндөр технологиор бүтээгддэг Италийн номер 1 Pensare Casa брендийн гал туганы тавилгыг өөрийн хүссэн загвар болон хэмжээ 5 төрлийн өнгөний сонголттойгоор захиалан авах боломжтой ба таны захиалсан гал туганы тавилгыг 24 цагийн дотор бэлэн болгож танай гэрт хүргэж суйрлуулж өгөх гайхалтай боломжийг та бүхэнд олгож байна. Та бүхэнд дэлхийн алдартай Италийн номер 1 Pensare Casa брендийн давуу талаас товчхон танилцуулъя. Та өөрийн хүссэн загвар өнгө хэмжээ гэрээ захиалан авах боломжтой. За мөн Европын өндөр зэрэглэлийн технологиор бүтээгддэг тул чанар аюулгүй баталгаа бол дээд зэрэг. За хямд уян хатан төлбөрийн нөхцөлтэй буюу та хаан хас голомт банкны зээлийн нөхцлөөр бас авах боломжтой. Мөн таны захиалгын дагуу 24 цагийн дотор бэлэн болгож таны гэрт хүргэж өгсөрж өгдөгөр юм давуу талтай байгаа. Та бүхэнд дэлхийн алдарт Италийн номер 1 Pensare Casa брендийн гал туганы тавилганы давуу талуудаас танилцуулбал өөрийн хүссэн загвар өнгө хэмжээгээрээ захиалан авах боломжтой. Европын өндөр зэрэглэлийн технологиор бүтээгддэг тул чанар аюулгүй баталгаа дээд зэрэг хямд уян хатан төлбөрийн нөхцөл буюу хаан, хас, голомт банкны лизингээр худалдан авах боломжууд мөн таны захиалсан гал туганы тавилгыг 24 цагийн дотор гэртээ хүргэж өгсөрч өгөхөөрөө давуу талтай юм а. Манай хаяг бүхийн өргөний урд байрлах шинэ сонголт брэнд тавилгын их дэлгүүр Michel Expo төвийн дэргэд байрлах салбар дэлгүүр утас 46 30 83 88 85 45 45. Сэрүүн мэдрэмж ой цай. Хэрэглэгчийн утас 933391 таны санал бидэнд дүнтэй. Талх чигээр хүзээд компани. Манай гэр бүл Mobinet-ийн өндөр хурдны интернетийг ашигладаг. Яагаад гэвэл бидэнд хямд өндөр хурдан таалагддаг. Мөн онлайн видео үзэж, тоглож, интернет ертөнцөөр аялахад хамгийн тохиромжтой байдаг учраас сонгосон юм. Хамгийн хурдан интернет үйлчлэг, хамгийн хямд энерги хэрэглээрэй. Мөн та төлбөрөө өөрчлөөд 3 сараас дээш хугацаагаар хийх юм бол нэмэлтээр 15-аас 40% хүртэл хөнгөлөлтөө нэр ашиглах хяналттай ашигтай боломжууд танд нээлттэй байна. Та ч гэсэн интернетээ Mobinet болгоод үзээрэй. Тэгвэл ялгааг нь мэдрэх болно. Mobinet ялгааг мэдэр. Unitel-ийн үржсэн төлбөрдүүлчилгээний бүх хэрэглэгчид 3,000 төгрөгийн хүслийн картаар дансаа зэнэглээд яриа, дата, мессеж болон хүслийн кодоо бэлгэн аваарай. Дансаа зэнэглээд цангаагатай. Unitel. Үржил шимт хөрс. Өнгөлөг ариун ус. Сэтгэл шингэсэн